ярьж ирэх байна. Ингэж туршилт бүтлгүүддэм да. Ийм үйл явдал зөндөө болно. Хай. Хацаалмын гайн. Энэ 7 өдрийн влог руу орцгоё. Энэ 7 өнөخت чинь бид хоёр зөндөө юм хийсэн. Наав бид хоёр зөндөө юм хийсэн. Хагасаанд ямарчсан дуудагдсан, утас дуурайд 3 болгоны бие муудаад муудсан байна. Би нөгөө хагасаанд Наоми биеийн жингээ шалгаж, бүтээсэнд би шалгадаг байхгүй. Тэгээ хагасаанд ирээд 3 болгон ингээд сонин яваад байна. Эсвэл хөдөлгөөнгөө болоод суугаад эсвэл биеийн жин огцон буураад эхэлдэг байхгүй. Тэгэхээр ингээд энд point нь болчихжээ. Ингээд төгсөх цаг нь болжээ гэдэг сайныг өгч байгаа гэсэн үг. Яг юм бол нөө хавдар тархинд нь ургаад байна гэсэн үг. Тэгээд хавдрын шинж тэмдэг үзүүлж байгаа. Тэгээд эднийг хулгунуудаа өшөө илүү зовж болохгүй учраас бид нар тэгээ шинж тэмдэг өгөнгүүт нь гаргалгаа хийгээд тархийг бас нугастай нь ялгаад авчихдээ. Нөө тархины хавдар чинь нугас руугаа өсөрхийлдэг, метастаз өгдөг. Тэгээд метастаз өгөх эсийн тоо болон хугацааг нь тодорхойлох гэдэг байгаа шүү дээ. Тэгээ хэрэг эс тариул метастаз өгөх нь хэдийн хэмжээний дараа метастаз өгөх нүгээд тэгээд тэрийг тодорхойлох гэдэг энэ туршилтыг хийж байгаа. Тэгээд нөгөө 20 хулган тарьсан гэдээ би түрүү ярьжсэн ш. Тэрнээс 19-т нь хавдар ургасан бэл. Бид нэр MRI зураг авсан. 10-т нь MRI, 10-т нь bioluminescence зураг авсан. Bioluminescence-ээр болохоор люциферин гэдэг бодис тариад тэгээд нөө тарьсан эсэнд чинь ленти вирусаар бид нэр люциферизээ хийсэн баггүй. Програмчлаа суулгацсан. Тэр люциферин тарьчвал люциферизин задлаад тэгээд ногоон гүгнэ гэсэн үг шүү дээ. Тэгэж эсийг таних тулд тэгэж эсүүдийг заавчлаа. Юу яадаг вэ? Лейбл хийдэг вэ? За тэгээд би хагасанаас ахуулаад 7 өнөخت чадах чинь нэгээрээ бахан видео хийсэн. Тэрийг хэдүүлээ үзээд тэгээ би ингээд тайлбарлаад явъя заяа. За амралтын өдрөөр ингээд scientist гэдэг чинь амралтын өдөр байхгүй. Хизээл бол хизээ туршилтаас хамаарат ажиллана. За энд гаргаж авсан тархиа харуулж энэ формалинд хийсэн байгаа байхгүй. Энд ингээд улаагаад харагдаад байгаа хэсэг нь нөгөө нэг хавдрын хэсэг чинь ургасан байна гэсэн үг. За эндээс өөр сэмпл үзүүлэх гэж байна. Өөр эрүүл тархины сэмплтэй харьцуулаад миний хавдрын хэсэг тарьсан тархи ямар шүү харагдах вэ гэдгийг харуулж байгаа. Одоо энд ингээд цав цагаан байгаа зү. Тэгээ яг энэ одоо тэр хуруугаараа зааж байгаа хэсэг чинь бага тархины хэсэг. Энд бол цав цагаан байхад энд миний нөгөө хавдрын хэсэг тарьсан тархин дээр болохоор юм улаацсан байгаа зү. Энэ ингээд хүний хавдрын хэсэг. Хүний хавдар хулганы тархинд ургуулсан байна гэсэн үг байхгүй юу? Тэгээд хулганы тархич ийм жижиг. Одоо нөгөө нэг юу яа бас нөгөө нугасыг ялгаж авсангаа харуулах гээд явж байна. Нугас нь болохоор хоньны нөгөө нэг нугас мус идэгтэй амар нялцгай зөөлөн идэвдэг. Тэрийг ялгаж авахд маш хэцүү, жоохон хэцүү. Тэгээд өндөр скил шаарддаг, маш болгоомж шаарддаг. Тэгээд тэрийг над зөндөө тийм экспириенс болохоор би ингэ ялгаж аваад хөөсөн сүр дээр шулуунаар ингээд пинлээд тэгээд яачт формалын дотор ичт. Тэгэхээр яг ингээд чигээр шулуунаараа фиксейшн хийх болно гэсэн. За ажлын өдрөөр битээр бас нэг 2 хулганаас
тархи нугасыг ялгаж аваад нугасны гадна талын менингисийн давхарга. Менингисийн давхарга руу илүү метастаз өгдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр нугасны гадна талын тэр менингис давхаргыг би ингээд пилинг хийж аваад хуулж аваад тэгээд бит хоёрын мэлтиний протоколыг ашиглаад эсийг ялгаж авах гэж хичээж байгаа. Тэгээд тэр завсраараа бас эс яаж тоолдог вэ гэдгийг харуулнаа. Зэнд би байна. За Наоми юу яаж ин микроскоп асаагаад өгөөч ээ л гэж. За тэгээд одоо энэ эсээ ингээд тархинаас нь тусдна, нугаснаас нь тусдна ялгаж аваад тэгээд флуоресценц микроскоптоор харахаар ногоон өнгө үзүүлж ивэл хүний эсийг бид хоёр зөв ялгаж авсан байна. Хэрвээ нугасны сампл дээр ногоон өнгөтэй эс ялах харагдах юм бол нугасанд метастаз үүссэн байна гэж үзэх байхгүй юу. Тэгээ бид хоёр хулганаас хоёр тарих хоёр юу аваад нугасыг аваад тэгээд эсийг ялах гэж хичээж байгаа. За энд эсийг тоолохдоо энэ Trypan Blue хийдэг шүү гэж харуулж байна. Одоо тэгээд энэ эсийг тоолохдоо 10 микролитр cell suspension дээр 10 микролитр Trypan Blue хийгээд тэгээ холиод cyanitric counts гэдэг рүү хоёр талаар нь хийгээд тоолдог. Энэ битэр ялгаж авсан эс харагдаж байна. Нөгөө primary cell амтнаас ялгаж авч байгаа болохоор олон ингээд нөгөө бусад юутай холбоо дебристэй холилдсон сампл харагдаж байна. Дараа нь эндээс ч битэр хэрвээ ногоон өнгө өгөх юм бол сортинг хийгээд flow cytometer-аар зөвхөн ногоон өнгө өгсөн эсүүдээ ялгаад авчихна гэсэн үг байхгүй. Хэрвээ энэ арга амжилттай болвол за нөгөө нэг Trypan Blue-тэйгээ холсон cell suspension энэ хоёр тал руу хийн шүү гээл заагаад. За incubation time явж байна. Нугаснаас чи юу яж байгаа? Мелийн бүрхүүлийн бит хоёр одоо ингээд хасгаж байгаа хгүй remove хийж байгаа энэ мелийн бүрхүүлийн энэ бицээр лейблинг хийгээд тэгвэл гоо тэр мелийн нүд чи ингээд наалтаа энэ соронзон дээр наалтаад хоцорно. Тэгвэл бид нэр өөрсдөө яг хэрэгтэй хэсэг ингэж аваад тэгээд тоолно. Тэгтээ харуулъя за. Я битэр мелийн юу яаж юм? Мелийн бүрхүүлийг магнитанд соронзонд колумн дотор ингээ шүүгээд үлдээд тэгээ бит хоёрын зөвхөн хэрэгтэй эсийн шиг ингээ тусаад орж байна. No, it's fine. After it goes through, we need to add 3 more. 2 ml. 2 ml. Wash twice. Okay. За одоо Trypan битэр ялгаж авсан нөгөө нэг нугасны менингигээс ялгаж авсан жижигхэн плет үзүүлсэн га тэгж байна. Тийм болохоор бид нар бит хоёрын 500 микролитрээр resuspension хийчихэж байгаа. Тэгээд гарч ирсэн эсийн тоог 2 туваагаад бодцоход болно. Эсвэл чи 1 мл resuspension хийсэн бол тэр чигээр нь бодож болно. 2 мл resuspension хийсэн бол 2-оор үржүүлнэ. Тэгэл тэрийг л тайлбарлах гэдэг байна. За. I don't like those. I like the personal ones. За тэгээд cell suspension-ээс 10 микролитрийг авахдаа бас resuspension хийж бас эсийн холимгоо жоохон ижил тархацтай болох хэрэгтэй шүү дээ.
25,000 хавдрын тарьсан сампл, нөгөөх нь 50,000 хавдрын тарьсан сампл гэж. За ингээд Tripen Blue-ээс 10 микролитрийг холиод за тэгээд Countess гэдэг хавтан шиг юм руугаа хоёр тал руу ингээл 10 микролитр бууцсан хэсэг хийчихнэ гэсэн үг. Тэгэл машинд уншуулчихна да. Тэгэд машинд уншуулад гэрлийн жоохон тохируулаад тэгээ count гэдгийг дарчихна. Хүүши хаашаа яваад байгаа юм бэ? За ингээ count-ын дараад ямар их камера хөтлөгдөв юм бэ? За энд ингээд live sale гэдэг нь аавна. 114 гүрш 16 зэрэгт эс. Тэгээ 78% нь амьд эс байна гэд. Viability, sale viability-ийн 78% байна гэсэн үг. Тэгээд нөө 500 микролитр шингэлсэн болохоор 2 дахин бага эс бит хоёрт байна л гэсэн үг. 507 гүрш 16 зэрэгт байна. 16 гэж байна. Тэгэл 15 зэрэгт юм байна. Тэгэл тэрийг тэмдэглэж аваад дараа нөгөө лаб нөтөн дээр бичиж лаб нөтөө өдөр болгоноор гоё бичээд тэмдэглээд явах хэрэгтэй. Энд миний лаб нөт шүү дээ. Ингээл хулгайныхаа юг кейжийн намруудыг наагаал. За тэгээд нөгөө талын бас ингээд хэмжинэ. Тэгээд дунджийг аваад sale count, sale viability-г гаргаж ирдэг байхгүй. Энэ машиныг ашиглах айгүй амархан юм блий. Солонгос бид нар ингээ гараар тоолдог л шүү. Энд болохоор их sale байгааг бодаагүй. Микроскопт болохоор ингэж харагдаж байна. Би тэр ялгаж авсан юм. Дэжгүй их авсан. Тэгээ гол нь эндээс ногоон гэрэл үзүүлэх үгүй юу гэдэг нь л байна. Ногоон өнгө үзүүлэх нүггүй юу. За тэгээд 2 цаг үед газ нэг юм идчихэд одоо тэгээд флуоресценц микроскопоор харах гад шалгах гэж явж байна. Ногоон өнгөг л битэрийн ялгаж авсан амжилттай. Ногоон өнгөхгүй бол бид хоёрын ялгаж авсан амжилтгүй. Хавдрын эсээ ялгаж авч чадаагүй байна гэсэн үг. За. Энд ийм микроскоп ашигладаг юм билээ. Хамгийн сүүлийн үеийн л хэлбэрчилсэн ин витро генийн хэлбэрчилсэн тийм тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лаб уу. Энэ цаана Фернандо найстайгаа яриа сууж байна л гэж байна. Фернандог манай хуучин лавд хамт ажилладаг байсан. Мексикээс ирсэн постдок штэ бас. Тэг тэр нэг лавд орсон. Зя ингээ битэр чинь. GFP байх нүггүй гэдэг шалгаж байгаа юм да. За энэ зүгээр энгийн гэрэлд ор харагдаж байна. Зарим эсүүд наалтцсан. Цайнд орох оронд ч бас хөрх наалтцсан байгаа маа. За энд ингээд нэг 4-5 ногоон гэрэл гарч байгаа сте тэр нь битэрийн тэрсэн хавдрын эс гэсэн үг. Бусд нь хулганы эс байсан байна. Энд ингээд 25,000 эс тарьсны нэм цөөхөн ногоон өнгө харуулсан. 24 вэлт бит хоёр юу яасан эсэс болгосон.
Энд 25k суулгасан sample байна, 50k суулгасан sample байна гэл. Дээдлийн хоёр нь тархинаас, доотлын хоёр нь spinal cord-ийн meninges гаргаж авсан хэсгэл. Зааж харуулж байна. За тэгээ би тэр 50k-ийг тарьсан sample-ийг харсан чи ийм олон ногоон гарсан. Тэгэхээр 50,000-ээс тарихад бол хавдруул хангалттай том ургаа тэгээ бүтээрийн ялгаж авсан эс хангалттай хэмжээний байна гэд. Манай продюсер Тамра харчаал. Оо амжилттай болсон байна гэл бөөн баяр. Usually 48 hours later, you double check. Манай хоёр ардл туршилтаа ирж. За тэгэл 50k-ийг тарьсан тархинаас бол тархинаас бол зөндөө эс ялгаж авсан бөөн баяр. It'll take a while. Transfer. Oh no, it'll take a while. Тэгээ зөндөө олон зураг дарсан. Энд ингээд оверлэпинг хийгээ харуулж байгаа шүү дээ. Зүгээр энгийн гэрэлтэй зураг авахд бас ногоон өнгө үзүүлэлттэй оверлэпинг хийгээ харуулж байгаа байхгүй. Үнэн дайггүй микроскоп байна. Заавал нэг харанхуй өрөөнд амар том чимээтэй флуоресценц микроскопон дор нүдэн өвтөл ав зураг дарж суухгүй. Солонгос тэгдэг гэсэн. Энд ингээл зөв жирийн микроскоп шиг л. Баахан зураг дарсандаа битэр. Маань тамар бол бөөн баяр. Өө тархины хавдрастаа сайн ургасан байна. Бүх туршилтж амжилттай болсон байна. Баяр хүргэе гэл. Юу ч гэсэн амар дэмжиж яа дээ. Supportlтэй. Congratulations гэл зүгээр. За зөндөө олон ногоон ис хараад битэр чинь зүгээр бөөн баяр. Гэхдээ би одоо fail харуулна гэхгүй. What happens? Let's see. Nothing. I knew it. At least one. Ёо, за ингээд метастазис гарч ирэх байна. Ингэж туршилт бүртлгүүдд юм да. Ийм үйл явдал зөндөө болно. Even on the GFP channel. Энэ эсийг гаргаж авах гэж битээр чинь бараг. Oh, what is this? Oh, from the last. No. From the last one. Яа бараг ингээд нэг сарыг алдчих жоох. Тэгээд бүтлгүүтсэн байгаа. Метастаз үзүүг байна. Битэрт метастаз ийс хэрэгтэй. Гол нь ингээд sorry. Яа метастаз үсгээд тэгээд метастаз үүсгдэг тэр сэмплийг олоод тэрнийх нь эмчилгээний аргыг туршиж үзэх гээд байгаа шүү дээ. Тэгээд битэрийн одоо энэ сар гарны ажил бол тий юу ясангүй гэсэн үг. Нэг сайн амжилттай биш ээ гэсэн. Тэгтээ манай тамраа баярлалаа. Гүн чанхны хагалгаа штэ ирээд хийгсэн анхны хагалгаа бүгд хавдруурсан байна, сайн байна. Одоо хэдүүлээ дараа нь эсийн тоог нь юм уу өөрчлөөд юм уу тархин тарьсан байршлын локейшнийг өөрчлөөд тариад үзье. Гэлтэйгд байгаа. Би үлдэгдэл сэмплээ юу ч гэсэн авчирч хараад юм ийгэж өтөө ганц хоёр ногоон эс байх ч юм бэлүү гэд үлдэгдэл сэмплтэй явж байгаа. Би нэр видео мэдээ зүгээр болоог байна да. Юу ч бичээд байгаа. Юу ч хамаагүй бичээд эвлүүлж байгаа л одоо ярихгүй бол энэ чинь. Энэ хардаа улаан эс харагдаж шүү дээ.
Бомпарж юу яагаад байгаа вэ? Хамаг юм туршилтууд өнгөрөөд байгаа байхгүй юу? Өөрөө бичихгүй л бол Let me see. I'll put it on GFP. 600 дахин томсгож харж байна. I'll boost up the. Хардаа энэ ямар ч ногоо өнгөхгүй байгаа юм да. Яа, ви also том хавдар харагдчих байна. Энэ болохоор 600 дахин өсгөж харж байгаа. Тэгээд нөгөө ногоон өгж байгаа эсвэл энэ зарим эсүүд нөгөө хөвж байгаа юм флоутинг байгаа ш наалдаж амжаагүй. За тэгээд өргөжлүүлээд манай энэ Taylor-ийн лабын ассистент мастерт илсэж байгаа гэдэг ажлаасаа гарч байгаа. Тэгээд тэрийг бай парти хийгээд бид нэр гэр гэрээсээ идэх юм авчираа цуглуулад идсэн тэнийг богино жижигэн бичлэг байгаа. Мэдээж хоол үзүүлэхгүй дуусна гэж байх уу? Забака. Лаби чаги. Манай наав юм. And my new job. Энэ хүн одоо нэрнэ. This coming Monday? Яа. Yeah. Oh, хоромын. I get home, I unpack, and then I start. Oh, nice. Энэ одоо магистр сурах явах гэж байгаа юм бид нар гаргаж өгөх гэж байна. Hey. Oh, yeah. Yeah. Where? Okay, I sit Oh, here. yeah. Put it in. Yeah. Chicken. Yeah, Korean chicken. Yeah, my wife made the sauce. Yeah. Oh, okay. Yeah. Ceremonies. Should we do a picture with the food and with Srija? Yeah, before we start eating. No, like. Are we going to talk over Caesar? No, Something maybe we move there. Thank you. Or do we want the food? So Oh, with the food that way. yeah. This way. So, Yeah. Guys, Get the picture. We're all part of we the are all part of it. pediatric. yeah.